сая нөгөө энерги буурснаа мэдэх тухай нэг пост оруулсан ч хүмүүс тэгээд одоо мэдсэн бол яаж энерги одоо сайжруулах вэ гэсэн тийм коммент ирсэн байхгүй. Тэгээд одоо зүгээр миний л өөрийн нөгөө хийдэг зүйл гэх юм уу бодол байгаа. Ер нь энерги яг буурсан, доошилсан байна гэдгээ эхлээд анзаараад мэдчих нь бас их чухал юм шиг санагдсан. Тэгээ мэдэхгүй бид нар чи яваал гэдэг учраас за тэгээд дээшлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ гэхээр ер нь бол би болохоор нэгдүгürt маш идэвхтэй хөдөлдөг. Одоо ингээд нэг юу ч их сонирхолгүй ч юм уу ингээд цаанаасаа нэг бүр ингээд сэтгэл санаа нэг тийм одоо даун болцсон байдаг шүү дээ. Бүр ингээд ямар ч юм хийх хүсэл сонирхолгүй ч юм уу. Тийм үед бол маш идэвхтэй ингээд хөдлөх хэрэгтэй санагдсан. Хүчээрч хамаагүй ингээд бүр яг эхний нэг 5 секунд өөрийгөө хүчлээч хамаагүй ингээд гэрээ цэвэрлдэг юм уу, гарч дасгал хийдэг юм уу, одоо яадаг юм те гүйдэг юм уу, юу ч хийж болно. Ерөөсөө зүгээр хөдлөх гэдэг зүйлийг өөртөө ингээд өгчдөг. Тэгэнгүүт эхний 5 секунд ч юм уу, эхний нэг хэсгээс цааш бол үнэхээр гоё болоо явцдаг байхгүй. Тийм болохоор гоё ирч хүчтэй болчдөг учраас заавал хөдлөх хэрэгтэй гэж бодож байна. За тэгээ хоёрдугаарт нь болохоор ер нь гоё зүйлүүдийг ингээ бичих хэрэгтэй. Ингээ гоё талархал энтрээ бичээд өдөртөө болсон гоё хүмүүс бичээд гоё болсон зүйлүүдээ ингээ бичээд байж хахаар цаанаасаа ингээд бас гоё мэдрэмж төрөөд гоё болоод ирдэг юм шиг санагддаг. Тэгээд баярлаа гэдэг үгийг бол бас өөртөө ч бусдад ч бас хэлж явах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд гуравт нь болохоор агаар салхинд гарах ч юм уу, өөрийнхөө одоо дуртай зүйлийг хийх. Би бол нөө өөрийнхөө дуртай зүйлийг ерөөсөө ямар ч үед ингээл хийхийг хичээдэг. Зүгээр яг ажил ихтэй үед бол за яг тэр өдөр хийндэ гэсэн тийм төлөвлөгөө гаргаад одоо агаар салхинд гарах ч юм уу, за тэгээд дуртай амттнаа идэх ч юм уу, эсвэл өөрийнхөө цагийг өнгөрөөх ч юм уу те. Зүгээр ганц кофе аваад уусан ч үнэхээр гоё идэг байхгүй. Тэгэхээр гол нь нэг том юм гэхээс илүү жижигэн зүйлээс ч гэсэн гоё таашаал авч чаддаг байх нь бас зүгээр юм шиг үлээ шүү. Дөрөвтгээрс нь болохоор өдөр тутмынхаа болж байгаа тэр жижиг том үйл явдлуудад нэг их тийм ач холбогдол өгөхгүйгээр янз бүрийн үйл явдлууд болдог штэ. Бидний өдөр тутам тий ажил дээр гадаа ер нь стресстэй зүйлүүд маш их болдог штэ. Тэнд ингээд ач холбогдол өгөөд хор хүний энерги тэрэнд ингээд автаад идэг юм шиг санагдаад байдаг учраас тэрэнд ингээд ер нь их хит ач холбогдол өгөхгүйгээр амархан ингээд өнгөрөөгд яваа сурчвал их зүгээр юм шиг лээ. Би ч одоо өмнө нь ажлын стресс энтрийг ингээд тэр чигээрээ бодоол энтэр байдаг юм бол одоо ажил 5:30 дууслаа тэгэл ерөөсөн зүгээр ингээд орхичдаг. Маргааш олъё гээл тий маргааш ажил дээр ирэхээр олъё гэд ингээд нэг уйлах, уурлах, юу гэдгийг гуниглах, янз бүрийн сэтгэл хөдлөлийн зүйлүүдээ ингээд хүн ер нь цаг өгөөд ингээд хойшлуулж болдог гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг ингэж явдаг. Одоо мэдээж уйлмаар ч юм уу те ингээд гуймаар санагцсан үе байлаа гэхэд за амралтын өдрөөр бол хийч гэдэг юм уу те нэг тиймэрхүү хөгжилтэй маягаар ч юм уу ингээд өөртөө төлөвлөөд бас цаг хугацаа өгж мөгөөд ингэх юм бол тэр үед юун тэр өвич нэрээ өөлөх байсан билүү ч гэдэг юм уу нэ тэгээ өнгөрөөчдөг ч юм уу нэг тийм арай гоёорч гэдэг юм уу хөнгөхнөр юмнуудыг ер нь хийж ингэж өнгөрөөж сурвал зүгээр юм гэж батсан ер нь. Тэгээд тавт нь мэдээж хүмүүсийн хамгийн чухал зүйл бол нойрыг маш сайн чанартай авч иж хүн ингээд дараагийн өдрөө бас гоё гинки одоо ирч хүчтэй байдаг юм шиг санагддаг. Нойр дутуу байхаар угаасаа ерөөсөө ирч хүч буурна зөндөө олон нойрны одоо нөгөө сөрөг үр дагаврууд байдаг штэ. Тийм болохоор хамгийн сайн чанартай нойр авахын тулд анхаарах хэрэгтэй. Би бол одоо яг орой бүр тогтсон цагт унтаад тэгээ өглөө ямар ч тийм нэг тийм хэцүү ер нь босдоггүй. Ингээ сэрүүлгээс өмнө энэ төр сэрчдэг. Тэгэхээр нойр их чухал гэж бодож байна. За тэгээд бас нэг хийдэг зүйл нь 6-ад нь болохоор гүнзгий амьсгал авах. Ер нь бол ингээд жоохон нэг давчтаар ч юм уу сэтгэл санаа нэг тэгж ингээд жоохон тавгүй ч юм уу тиймэрхүү болоод ирэхээр болоод юм байгаа юм шиг санагдахаар зүгээр ингээд гүнзгий амьсгал маш олон давтамжтай ингээд аваад жижигхэн ингээд бие хөдлөгчдөг ч юм уу тэгэх юм бол ингээд тухайн нөгөө авж байгаа мэдрэмж маань ер нь гайг болчдөг шүү дээ. Нөгөө тэр сонин одоо таагүй мэдрэмжиндээ маш удаан л явж болохгүй гэдэг тэр дүрмтэй байдаг. Тийм болохоор жоохон мэдээж таагүй зүйлүүд хүнд бодогдох юм байна те ингээл санаа зовох юм зөндөө байна. Тэгээд санаа зовоод яваад байх биш. Одоо яг санаа зовоод яваад болчдөг бол те санаа зовоол юмэр штэ те уйлаад юм шийдэгчдэг бол тэгвэл уйлал юмэр штэ те тийм биш учраас тэр одоо сөрөг мэдрэмжинд маш удаан ингэж өөрийгөө байлгах хэрэггүй гэдэг тийм дүрмтэй. Тийм болохоор та бүхэн маань бас хийгээд үзвэл зүгээр ахаа гэж бодоод комментээр асуусан хүмүүсийнхээ хариултыг ингэж оруулчих. За тэгээд сонссонд баярлалаа. Дараагийн бичлэгээр бүгдээрээ дахин уулзцаая.